1476 онд Туркуудтэй туллах үед Влад Дракула алгажжээ. Латины Дракус буюу луу чөтгөр гэдэг үгнээс үүсэлтэй Ромын хочтой байсан хэдий ч Дракула Сики буюу Ромын Унгар үндэстэн байсан гэдэг. Түүний эцэг 1431 оноос хойш эзэн хааны Люксембургийн Сигизмундын байгуулсан Рицруудын элит луугийн бүлэглэлийн гишүүнээр элсэн тул Дракула луугийн хүү алдрыг хүртсэн байна. Тус бүлэглэлийн гишүүд хүзүүндээ лууны төрстэй медаль зүг эрх эдэлдэг байжээ. 3 дугаар Владын эцэг нь энэхүү тэмдгийг зүүхээс гадна өөрийн зоосон мөнгөн дээр лууг товоолгон дурсалж гадна босгосон сүм хийдийн хан дээр мөнхөлдөг байжээ. Влад Цэбэж Трансильваны жижигхэн Сигишвар хотод 1431 оны 11-ээс 12 дугаар сард мэндэлжээ. 13 настайдаа Валах, Унгар, Славоны армийг Туркийн цэрэг Варнагийн дэргэд бут нэрхийг үтсэн бөгөөд тулааны дараа барьцаалагдан Турк 4 жилийг өнгөрөөсөн гэдэг. Чухамхүү энэ 4 жил 3 дугаар Владын мэдрэл сэтгэл зүг хэвийн бос болгоход нөлөөлсөн гэж үздэг. Үүнээс хойш маш хачиргалтай дадал зуршил санаа бодолтой түүлийн докторгүй хүн болсон хэмээн түүний тухай түүх шастрт өгүүлсэн байдаг. Хүү 17 настайдаа А болон том ахыг нь уруугч ноёд хувилдан хороосныг мэджээ. Туркууд түүнийг чөлөөлж хаан ширээнд суулгасан боловч хэдэн жилийн дараа мөн л Үмэн самуун дэгдээсний улмаас нутгаа орхин оджээ. Цэпэш нь Молдов дахь холбоотны толгой хорогдож байсан боловч 4 жилийн дараа бас л самуун дэгдээснээс Молдовыг захирагч холбоот нь алгажжээ. Цэпэш Унгар руу цугтаан Трансильванд дахин 4 жилийг өнгөрөөжээ. 1456 онд 25 настайдаа тэрээр Унгар болон Валахын ноёдын дэмжлэгтэйгээр дахин хаан ширээнд заларчээ. Түүнийг хаан ширээн залрах үед захиргаанд 500 орчим харьяат байсан боловч 6 жил хаанчлах хугацаанд нь түүний шууд даалгавраар 100,000 илүү албатаа устгаж орхисон гэдэг. Тэрээр төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийн тулд том толгойтой ноёдтой эрслэн тэмцэж байжээ. Үүний тулд чөлөөт тариачид хотынхныг зэвсэглэн гадна дотны дайсантайгаа тулалджээ. 1461 онд Туркийн султан Татвар төлгөөс татгалзжээ. Дараа жил нь 2 дугаар Мехмед султаны толгойлсон Туркийн армийг товтлон орж ирэхэд нь тулалцаар буцаан ухраач чаджээ. Хожим 1476 онд дахин 3 дахин хаан ширээн задарсан ч тун удалгүй ноёддоо хорлогдсон гэдэг. 15 дугаар зууны үеийн өөр нэгэн домогт өгүүлснээр нэгэн тулдааны үеэр түүнийг Турк хүнтэй эндүрэн бүслэн хааж жадлан хороосныхаа дараа алдаа эндүрэл гаргаснаа мэдэн ихэд харамсгаасаж байсан гэдгээ. Хэрвээ үнэхээр тийм зүйл тохиосон бол яагаад өөрөөгөө дотсон тавж дайснаа сэлэндэн унгааж амжсан хэрнээ бусдад нь танаа эзэн ноён чинь байна гэдгээ ойлгож амжаагүй хэрэгвэ. Яагаад гашуудан халгалсан нутаг нэгтнүүд нь алагдсан хаантныхаа толгойг тастан муутахгүй тулд зөвгийн баланд хадгалан Туркийн султанд илгээдэг билээ. Түүний дайчин зоргийг хүндэлснээс тэрүү эсвэл султанд нэр нүүр олох гэж энэ үү. 3 дугаар Влад Дракула нь улс орноо айдас хүйцэлд барьж Европын хаад эзэдийг түүнтэй цэргийн хэлхээ холбоо тогтоохоос өөр аргагүй байдалд оруулж байсан хосгүй харгас хэрцгийллээрээ алдаршсан нэг юм. Тэрээр хин нэгний өвчүүхэн шалтак далмаар төдөөгүй огт шалтгаангүйгээр аимшигтай эрүү шүүлтэнд оруулдаг байжээ. Балчир хүүхдүүдийг ч хорохоос буцдаггүй нэгэн байв. Дракулаг засаглаж байх үед олон харьяат албат нь айцаасаа үдэн Валах нутгаасаа цутаасан гэдэг. Тэд хөршүүлс орныхаа хаадад олонтоо хандан цус дарангуулагчтай дайтан түлхэн унгаахыг хүсэн гуйж байжээ. Ялангуяа жүүдүүдийн байдал туйлын хүнд байв. Гэвч Дракула нь Турктэй хийх танд үнтэй чухал холбоотон хамтрагч байсан тул харьяат нар нь хэрцгийлийг нь өргөжлүүлэн тэсвэрлэхээс өөр аргагүй байдал оржээ. Дракулагийн дуртай эрүү шүүлтэн шорлож алах болон дөрвөн мөч толгойг нь таслан амьдаар нь шатаах явдал байв. Тэрээр бүхэл бүтэн гэр бүлийг гэр оронд нь амьдаар нь шатаж байсан ч удаатай. Мөн Туркийн элч нарыг түүний өмнө малгайгаа авахаас татгалзсныхын төлөө малгайг нь толгойд нь хадаасаар хадахыг тушаажээ. Түүний нэгэн хачиргалтай зуршил бол цаазын газарт буюу тулалдаан болсны дараахан тэр газарт ун дуух дуртай байсан явдал юм. Тэрбээр хоол болон ширээ давчрахыг шаардаад үгсдийн дунд буюу шорлуулан тарчилж буй хүмүүсийн дэргэд хоололдог байжээ. Тэр үеийн Валахын нийслэлийн ориглуурт булгийг алтаар хийсэн байсан хэдий ч хинч зэрлэгээр хорогдохоосоо эмээгээд хулгайлж зүргэлдэггүй байсан гэх домогч бий.
Валагт ирсэн гадаадын худалдаачны мөнгө зоосыг хэн нэгэн хулгайлсан хэрэг гарчээ. Тэрбээр Цепешт гомдол гаргаж, хулгайлсан этгээдийг хайн баривчилж, шорлон тарчааж байх зур Цепешийн тушаалаар худалдаачинд нэг зоосоор илүү төрөвчийг нь эргүүлэн олгожээ. Худалдаачин үүнийг мэдээд Цепешт илүү зоос буйг хэлжээ. Гэтэл тэрээр учиргүй хөхрөн инээгээд сайн байна. Хэрвээ үүнийг хэлээгүй бол хулгайчтайгаа хамт чи шорлуулах байсан юм гэж хэлжээ. Мөн улс орондоо өгөөгүй гуйлагчин олон байгааг мэдээд түүнийг цуглуулan цадагтал нь хоолсны дараа энэ зовлон зүдгүүрээс үүрч салахыг хүсэж байна уу гэж асуужээ. Тийм гэсэн хариу сонсоод байшингийн бүх үе таалах цонхыг хааж битүүлээд бүгдийг нь амьдаар нь шатааж орхисон гэдэг. Мөн нууц амрагын Цепешийг хуурахыг оролдон өөрийгөө жирэмсэлсэн гэж ярьжээ. Цепеш түүнийг хуурам эхлэхгүй байхыг сануулсан хэдий ч тэрээр хэлснээ давтаад байж тэгэнгүү түүний гизийг нь хүү татаж орхиод би чамд худлаа хэлэх дургүй гэдгээ хэлээ бицтэй хэмээн хашгирч байсан гэх домогч бас байдаг байна. Дракулагийн хаанчлал тэр цаг үеийн хиндэ гүнзгий нөлөөлсөн тул Роминчууд болон хөрш ард түмнүүдийн аман зохиол эрэхгүй мөнгөлөгдөжээ. 1460-ад онд Унгарын Матвей Корвин вангийн дэргэд байсан Бехаймын яруу найраг болон нэгэн агуу томлогчийн тухай хэмээх Германы илэглэлч бидний үед ирсэн байдаг. Ромын Цепешийн тухай янз бүрийн домог элбэг. 3 дугаар Влад нь нацсан эсэлснийхээ дараа уран зохиолын баатар болжээ. 20 дугаар зууны эхээр Брэм Стокерийн шөнийн хүүхдүүд Вампир Дракула гүн роман гарч улмаар Германы Носферату айцын симфони кино гарснаар Дракула гүн нь вампирийн уран зохиол кино урлагдах хамгийн санаанд гүнзгий үлдээсэн дүр төрх болсон билээ. Мөн компьютер болон видео тоглоомд олонтоо ашиглагддаг. Влад Цепеш болон Дракула гүнгийн хоорондох хэлхээ холбоо нь зохиолч Брэм Стокер Цепеш үгснийхээ дараа вампир болсон гэсэн томогтой холбоотой байжээ. 20 дугаар зууны дунд үеэс алдарт вампирийн булш бунхан руу эрэлжин жуулчид тасралтгүй цоврох болжээ. Тиймээс цус дарангуулагчид эрүүл бусаар датагдаж буй гаж явдлыг тасан зогсоохын тулд эрх баригчид булшийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Одоо Влад Дракулагийн булш хаана буйг хинч мэдэхгүй.